Энэ сэтгүүлчийн ёс зүйн асуудлуудыг арбитраас шийдмээр байна. Өөрөөр хэлэх юм бол гүтгүүлсэн гэдэг хүн өөрийнхөө нэг арбитрчийг сонгоод сэтгүүлч өөрөө арбитрчоо сонгоод нөгөө хоёр сонгогдсон арбитр маань 3 дахь арбитраа сонгоод явдаг. Энэ одоо сэтгүүлчийн ёс зүйн асуудалтай зөрчилтэй холбоотой маргааныг одоо хил мэдээллийн арбитр руу шийддэг дэлхийн нийтийн жишг сүүлийн үед төгссөн баггүй. Европын орнууд ингэ шийдэж байгаа. Солонгос бас ингэ шийдэж байгаа. Энэ жишглүү ингээд явчихъя гэдэг хахад л одоо бас ингээд орж ирээгүй. Тэгээд энэ шийдэгдэхгүй болохоор нөгөө сэтгүүлч нарын чинь цагдаад өгдөг, шүүхэд дууддаг юм чинь тасрахгүй байхгүй. Бидний дуг нь энээс л ангижрээ гэсэн шүү дээ. Арбитрийг бол би бүрэн дэмжиж байгаа. Манайхан арбитр гэхээр яг зүгээр нэг хоорондын маргааны тасалдаг, одод ажилтны тахимын дэргэд байдаг юм олон улсад байдаг байгууллага гэж ойлгоод байдаг. Энэ бол одоо ADR буюу одоо маргааныг одоо альтернатив байдлаар шийдвэрлэх энэ бүтцийн нэг хэсэг мөө. Гадны улсуудад бол таны хэлж байгаа туршлага байна. Газрын арбитр гэж хүртэл байж зөвхөн газрын маргааныг шийддэг, газрын арбитр гэж сууж яадаг. Өөрөөсөө төрөөс ямар нэг хамааралгүй байгууллага байгаа. Яванда бол энэ зохицуултын байгууллага энэ чиг рүү бол явахаар юм билээ. Тэгэхдээ өнөөдрийн нөхцөл байдал, түрүүчийн удаа тэгж бутсан байдал, за энэ салбарынхны хоорондын үйл ойлголцол энэ бүх зүйлийг хараад нэн тэргүүнд яг энэ алдаа гараад байгаа зүйлүүдийг л бид нэр зохицуулчих гэж ингэж оруулж ирсэн юм аа.